Хорбороо дутах шиг сэтгэлийн байгальд Хоочэрсэн дурсамжинд минь мөнхөрсөн найз минь Хоорон чамдэрлийн үнэн дүр чи юм бол За битгууруу сүйт залуугийн багын найзууд нь байна. Тэгээд гурлаа нэрнүүдээ хэлцүүлчих. Утган баяр байна. За энэ хоёрын мөнх бат байна. За утгахын мөнх эрдэнэ. За миний хувьд 2004 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд яг нэг ангид ороод ангийн найзууд болоод тэгээд өдөө хүртэл нөхөрлөл явж байна. За би болохоор юу юм байгаа. Манай өвөө, манай сүйт залуугийн өвөө хоёр маань найзууд юм байгаа. Хуучны хоёр тээвэрч хоёр хүн байдیں۔ Тэгээд айгүй их бэлгшээгээд өвөө маань манай андын өвөө хоёр ингээд анд нөхдүүд би найзтайгаа анд нөхдөгээд тэгээ ер нь найзсан цаг хугацааг яг оныг нь бол зааж мэдэхгүй байна. Эртний ер нь хоорондоо бие биенээ мэддэг тийм удам дамжсан андын нөхрөлтэй хүмүүс байгаамаа. За 2006 оноос хойш мөнхтэйгээ нэг ангид ороод одоо хүртэл нөхөрлөөд явж байна. Тийм одоо хүртэл 2006 оноос гэдэг чинь 2019 жил нөхөрлөж байна. За миний хувьд бол ингэж боддог. Ямар ч бас яг харагдаж байгаа шигээ болвол биш. Амар зөөлөн сэтгэлтэй хүн. Уг хүн нь бол. Тэгээ яг өнгөн дээр харагдаж байгаа байдал нь бол нэлээд тийм ширүүн дөрөн саг хүн байгаа шүү дээ. Тэгээд яг дотор нь бол зөөлхөн ууйхан шүү дээ. Бараг хамгийн түрүүлэл уйлал байж идэг та. Тийм хүн байна. За тэгээд давтал яг одоо яг өнөөдрийг хүртэл амьдарч байгаа амьдралын зам нь бол яг маш хөдөлмөрч байгаа даа шүү дээ. Хийж байгаа зүйлтэй маш тууштай байна те. Тууштай хөдөлмөрч чанараараа өдөө хүртэл бас сайхан амьдарч байна. Одоо хоёр сайхан хүүхэдтэй тэгэл айл гэр толгойлсон. Тэг сайхан амьдрал явж байгаа найзтай. Тэгээд хоримд нь л очиж чадахгүй шалтгаан байгаа. Тэгээд дараа сайхан хоримныхан дараа уулзах учрах цагууд ирэх байлгүй дээ. Миний найз бол өстой сүү шиг сэтгэлтэй хүн. Оюун зөөлөн бидний бүгдийн найз нөхөрлөлийг бол зангидж, холбож, цуглуулж өгдөг хүн байгаа. Найзынхаа бахархдаг зүйл бол одоо 3 үед амьдсан тээврийн жолооч, хөдөлмөрч мундаг хүн байгаа. Айлгэр өргөтөл болсон. Ер нь тэгэл найзгаа харж бас үлгэр жишээ аавна, бахархан хөдөлмөрч тийм хүн байгаа. Найзтаа одоо өөртөө хүсдэг бүх сайхан зүйлийг хүсэж байна. Энэ баяр түлийн явдалт нь. За миний хувьд бол найзгаа дүгнэхэд миний анд чинь бас ясны хүн л дээ. Яс. Тууштай хөдөлмөрч. Яс хэлсэн бол хэлсэндээ байдаг. Мундаг хөдөлмөрч зан чанартай айл гэрийн оюунруу болсон мундаг залуу байгаа. Би найзаараа бас барахж явдаг. Найзаасаа үлгэж жишээ авч явдаг. За тэгээд найзынхаа хуримд нь аз жаргал сайн сайхан мөхнийг хүсэн өрөөё гिचлээ. За ингээ нааг Винтовын Сумья Жамс гэдгээ тэгээ мөнх хоттой хоёр багасаа нэг гудамжинд өссөн манай ээж аавууд хоорондоо найзууд бие биенийхээ гэрээр орж гардаг. Тэгээ одоо мэдээ орохоос бол баг нэгнийгээ мэддэг болсон хүмүүс. Тэгэхээр одоо нөхөрлсөн хугацаа гэх юм бол баг 2-3 настайгаас л нэгнийгээ мэддэг байсан баг. Тэгэхээр их удаж байна. За тэгээд миний хувьд би нэг 3 зүйл яриа гэж бодсон. За тэгээд нэгдүгээрт бол одоо бидний нөхөрлөлийн цаг хугацаа байна. Хоёрдугаарт одоо бид дурсамж байна. Гуравдугаарт одоо цаашдаа хоёр найзтай хүсэх өрөөх бас зүйл байна. Тэгээд сая хэллээ бүр багасаа найзлсан гэдэг эхнийхээ зүйлийг ярьсан. Хоёрдугаар дурсамж гэх юм бол миний найз бол хэлсэн амандаа хүрдэг ирэх хүн. 2019 онд би хөдөө тэгэхээр аялал хийгээд Архангаагаас хот хүртэл алхаа явж байхад маанаас наа эргэж ирж исэн мөнх хот. Тэгээ 19 онд эргэж ирж байхдаа надад нэг зүйл хэлж исэн. Тэр нь за найз нь шийдсэ би нэг чаргал гэдэг бүсгүйтэй гэр бүл болноо. Гэр бүл зохионоо гэж хэлж исэн. Тэгээ тэр амлалтандаа хүрсэн. Миний найз бол жинхэнэ хүн хэлсэн ярьсандаа хүрдэг. Тэгээ тэр амлалтандаа хүрээд өнөөдөр гэр бүлээ баталгаажуулаад гэрлэх ёслоо хийгээд хором найраа хийгээд ингэж яагаад нь бол маш их баяртай байгаа. 3-дугаарт гэх юм бол энэ гэрлэх ёслыг гэрч болж байгаа одоо би өөрийн хувьд маш их том өөрийг хариуцлага
гэж бодож байгаа. Тэгээд энэ хоёр хүний одоо юу гэдэг хамгийн баяр жаргалтай мөч нэг нэгэндээ өгсөн насан туршдаа хамт байна. Нэгнийгээ үрд хайрлана гэсэн амлалтынх нь гэрч болж байгаа. Тэгэхээр амьдрал баялаг хэрвээ хизээ нэгэн цагт ямар нэгэн зүйл болоод ямар бодол санаатай болсон байсан ч гэсэн би гэрчлэн чи энэ хүнд тэгж хэлжээсэн шүү дээ. Тэр хамгийн жаргалтай үед чинь хоёр тийм аз жаргалтай хайрандаа омбож байхад чинь бүх найзууд чинь ингээ хажууд чинь гэрчлээд байжсэн шүү дээ гэдгийг сануулах хүн гэж одоо бүх найзуудтай өөрийнхөө зүйлс бол бодож байгаа. Тэгэхээр хоёр найзынхаа цаашдаа амьдралд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд өнөөдөр энэ одоо бидний хөрмийн зураг авалтын үед байж байгаа. Тэгээд дүрдээ орцсон малгай хувцастай тэгээд гоё байна. Сэтгэлийг хөдөлж байна. Найзынхаа хөрмөнд оролцоод тэгээд цааш тааштай амьдралд нь илүү их аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За сайн байцгаана уу? Сүйт бүсгүй их жаргалын хар багын найзууд байна. Ихцээя. 10 жилийн найзууд нь гэсэн үг ерөнхийдөө тэгээд одоо найзлаад бараг 20 жил болж байна. Би тэгээд сүйт бүсгүй найз болортоя. Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг үлзий амгалан үлзий гэж дууддаг. Би их жаргал буюу ээгийн 10 жилээсээ найзлсан. Бид нэр 5 дугаар ангиас эхлээд найзлсан. Одоо нийт 20 гаруй жил хамт нөхөрлөж найзлж байна. За манай ээгийн найз маань бид нар зургуулаа найзалдаг. Тэгээд тэр дотроо манай ээгийн маань хамгийн сэргэлэн, ахваалжтай, тэг ухаалаг, тэгээд мөн халамжтай, маш гоё хоол хийдэг. Яриад байх юм бол айгүй олон сайн чанаруудтай. Тэгээд хамгийн надад маш их таалагддаг зан маш их тийм оюунлаг байгаад нь найзтай их баярлж авдаг. За манай ээгийг бол 10 жилийнхэн гал гэдгээр нь бол андахгүй тийм галтай цогтой маш сэргэлэн ер нь ямар ч юмны аргыг олдог. Тэр нь бол ер нь хаан ч өөрийгөө авч явахт нь тусалдаг өөрийнх нь номер 1 давуу тал гэж боддог. Би найзгаа нэг үгээр амар дүгнэх дуртай. Цайлган гэж амар хэлэх дуртай би найзгаа. Тий ямар ч зүйлд гомдсонч бай эсвэл ингээд ууралсан үедээ айгу тийм цайлган байдаг. Хүнд ч гэсэндээ айгу тийм цагаахнаар ханддаг ер нь аливаа зүйлд. Мэдээч хэрэг бусад давуу сайн талуудыг бүгдээрээ мэднэ. Маш сэргэлэн, тийм ээлдэг, тийм ахвалчтай, золбоотой бүсгүй байгаа. Тэгээд найзгаа бол би цайлган л гэж хэлэх амар дуртай. Мөнхөө ээгийн хоёртоо тэгээд ингээд амьдралдаа хамгийн тийм гэгээлэг амьдрал нэг л удаа тохиох энэ сайхан одоо хормыг хийж байгаа олон сайхан хүмүүсээс өрөөл сонсож байгаа энэ сайхан өдөрт найзынхаа зүгээс та хоёртаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хамгийн өсөө өрөөе. Тэгээд өнөр өтгөн сайхан гэр бүл байгаарай. За хоёр найздаа амьдралдаа тохиох хамгийн аз жаргалтай мөчийг өгөх гэж хахад нь юуны төрөнд баяр хүргээд тэгээд үрээ танихгүй өнөр үрээгээ танихгүй баян болоорой гэдэг үгээр эрүүл тавья. За хоёр найздаа би биенийхээ дундуурыг дүүргэж дутууг нь нөхөж авах хэрэгтэй шүү. Тэгээд би биедээ хүлээцтэй. Тэгээд нэгэндээ итгэлтэй, халамжтай, хайртай, хандаа түшигтэй байгаарэ. Тэгээд аз жаргал хүсье гэж хэлээ да. Найзтайгаа шүү.